Ер нь бол амар содчихсан. Та ингэж ажил түн авах хөвөрөө юу гэд. Гэсэн чинь хөвөрөө ийш мэйл явуулчих. Одоо ер нь дэлхийн бүх CEO нар ч гэсэн ер нь зөвлөдөг энэ тал дээр. Одоо нөгөө захирлаа нарих 5-ааргаа хуваалцах гэсэн. Амжилттай байлган гэдэг тэр одоо зүйлсүүдийг өөртөө наагаад авсан байгаа гэсэн. За манай Равдан анх 18-тад автоматад буюу идрийн ахын доор яг ажилтнаар орж ирж исэн. Тэгээд одоо бол 21-т компани дотор маш амжилттай залуу гэж хэлж болно. Тэгээд анх яг яаж явж байгаад ингээд автоматад идрийн ахын доор орж ирсэн хоёрыг яаж учрав. Тэгээд одоо яг нэг амжилттай явж байгаа шүү дээ. Энэ амжилттай явахад тусалсан 5 зүйл байгаа гэсэн тэрнийхэн талаар бас бид хоёр ярих юм. Тэгээд энэ 5 зүйл бол одоо юу гэдэг анх ажилд орж байгаа хүн энэ 5 зүйлийг ингээд сураад ойлгоод хэрэгжүүлчих юм бол одоо яаж ингэж Равдан шиг тийм богино хугацаанд амжилттай болох юм. Нөгөө талаасаа Равдангийн гаргасан алдааг гарахгүй байх талаасаа хэрэгтэй юм байна. За тэгэхээр анх яаж явж байгаад тоо маань уулзаад уучраад ингээд ажилд нь орчвоо. Ерөнхийдөө товчондоо бол айгу стокерч жоод орсон. Тэрнээс өмнө яг энэ санхүүгийн салбарт яг ингээд санхүүч болёо гэдгээ те яаж шийдсэн бэ гэхээр би 7 дугаар ангид ээж тэр Америк явахаар болсон. Очоод нэг 7 гэдэг чинь хэдэн он гэсэн үг вэ? Нэг ойролцоогоор 2016 17 онд. Тэгээд ээж тэр Америкт очоод эхний 7 хоногт миний чихнээс шууд ингээд өрөвсөөр эхэлсэн. Тэгээд бид хоёр бараг сарын турш имлэгээр явсан. Чихээ үзүүлэх гээд. Тэгээ Америкт байдаг хүмүүс мэдчихэж байгаа байх. Эсвэл ихэнх хүмүүс ер нь бол мэддэг. Эрүүл мэнд амар үнэтэй. Даатгалтай ч үнэтэй, даатгалгүй бол бүр үнэтэй. Тэгээд тэр сарын турш үзүүлж явах хугацаанд ерөнхийдөө бид хоёр хураас мөнгө болон тухайн жилийн ерөнхийдөө ээжийн тэр ажлын орлого бол айгүй бага байсан. Тэгээд бид хоёр бараг ямар ч мөнгөгүй болсон. Яг би сандын дансанд нэг $29 хүнсээ зөвлөж ирснийхаа доллар яг $29 байсан. Бараг цаа хийдсэн бэ? 2000 тэр хавцаа. Тийм 2500 болцсон байсан уу яхаа. Тэгээд яасан бэ гэхээр одоо энийг яагаад ярьж байгаа юм бэ гэхээр тухайн үед бас би математикт аягүй сайн байсан. Монгол математикаараа ялчгүй төрүүлж явд юм байлээ. Орсон чинь нэмэх хасах тоо үзээд ихсэн би тэрийг аль хэдийн бүгд Америк хичээлийн хөтөлбөр нь гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд ерөнхийдөө бол манай математикийн багш тэрнгүүрээ надад аягүй сайн. Тэгээ 2 дахь семестрээс нь яасан бэ гэхээр би сонгоогүй байхад санхүүгийн суур гэсэн хичээл шууд оруулсан. Хичээлээ сонгодог гэсэн үг. Сонгодог. Ерөнхийдөө үндсэн суур хичээлүүд нь байгаа. Гэхдээ нэмээд улирал болгон одоо семестр болгон тэ нэг одоо нэмэлт хичээл өөрөө сонгодог гэсэн үг. Тэр маань тухайд юу сонгосон байлаа би яг сайн санахгүй. Гэхдээ ямар ч гэсэн бол тэрийг сонгоогүй. Гэсэн чинь намайг тийшээ оруулаад ирсэн. Тэгээд хамгийн ихний өдөр манай багш самбар дээр гараад юу гэж бичсэн бэ гэхээр хэрхэн үнэгүй мөнгө олох вэ? Хэрхэн үнэгүй мөнгө олох вэ? How to make free money. Тэнгүүд яг ингээд окей дөнгөж төр үед те одоо энэ мөнгө гэдэг зүйл чухал юм байна. Одоо мөнгөний үн цэнийг дөнгөж ойлгож эхэлж байгаа хүүхд те бас ингээд тодорхой хэмжээнд окей ээж хоёр мөнгөгүй байгаа гэдгийг мэдж байгаа хүүхд яг тэр одоо энэ хувьцаа боон заад гэсэн яг тэр миний шийдэл байж чадах юм болов уу гэж бодож ирсэн. Энэ бодол маань ингээд байсаар агаад Монголд мэдээж буцаж ирсэн дараачлал нь тэгээд 10, 11, 12 дугаар анги багш нар за одоо та нар мэрэгчлээ сонгох ёстой гэх хүн болгонд ярьдэн шүү дээ тийм. Тэгэхэд за ер нь би санхүүгийн салбараар явах юм байна гэдгийг сонгосон. Тэгээд энэ эдрөө захиралтай яг яаж танилцсан бэ? Яаж ажил орсон бэ гэхээр номын уншаад. Би яг нөгөө гадаад явах гал би таачгаа. За чиний амнасаас. Яг гадаад явах гал одоо нөгөө шалгалтын бэлтгэл хийдэг байсан. Яг тэр бэлтгэлийн танхимын маань доотлолт нэг аз хур байдаг байсан юм. Багшид энд. Тэр аз хурууд би нэг өдөр хичээлээ тарчаад ээжигээ хүлээгээд доор ингээд номын сангаар ингээд тойроо алхчихад fuck you money гэд яг барыг таах байсан баг те. Fuck you money гэд хар хавцтай айгуу том боол цагаанаар бичсэн ном байсан. Тэр номыг барьж аваад мэдээж нөгөө гарчиг нь айгуу анхаарал татчих. Яг имчилгээний гарчиг шиг. Тэгээд би барыг уншаад 10 минутын бүр ингээд огт хөдөлгөөн үзчихсэн баха. Ингээд яагаад намайг хөөгөөгүй. Тэгээд би ээжээс мэдээж машинд ороод шууд гуйсан. Та надад нэг 45,000 төгрөг зээлчээж би нэг ном авах гэсэн юм аа гэд. Тэгээ ном чи ээж за тэг гээ би маргааш нь очиод ном авсан. Тэгэж анх нөгөө номоо ээжтэй үзүүлэх жоохон хэцүү гарчгийг хараа ингээд fuck you money энэ ном авсан ингээ үзүүлж байгаа байхгүй. Ээж ямар сонир нэртэй ном бэ гэд. Тэгээд би яг номын хаан зогсон тэрнээс үргэлжлүүлээд уншсан. Бараг 3 өдрийн дотор өдөр 2-3 хичээлээ тарчаал орой 6-7 хүртэл багсралтгүй 3 өдөр гэхээр чинь Pokemon-ы чинь бараг 300 хуудастай. Өдөрт 100 хуудсан. Бараг 100 хуудас.
Хүү бүр тэгж амар донтож унсан юм уу те. Тэгээд тийм амар номд нь ороод тэр номыг ингээ байнга боддог гэсэн. За өөр нэгэн зүйл тухайн жил бас юу болсон бэ гэхээр одоо хавар нь энэ анх энэ номтой танилцж байгаа. Намар нь энэ номтой танилцж байгаа. Тэнгүүд хавар нь бас юу болсон бэ гэхээр би зориг санд явдаг байсан. Зориг санд манай яг зориг сангийн хүүхдэд зориулаад Сэхэтэн подкастын таймнах хийжсэн. Таймнах ирээд бас яг ингээд нөгөө хөрөнгө оруулалт хөвцөн яг ингээд ярьсан. Ингээд бүх юм ингээд тэ ингээд цаанаас ингээд уялдаа холбоотой юм шиг одоо бодох. Тэгэд тэр үед бас тэр таймнах тэ манай эдрээ захирлаа мэдээж нөгөө подкаст хийжсэн, Сэхэтэн подкаст хийжсэн. Тэгээд тэрэнгүүрээ дамжуулаад анх тэр хоёрыг дагаад тэгээд нэг өдөр нөгөө төмөн шуутын хувьцаа 15% өсөд тэрийг эдрээ захирал амар стори доод. За окей энэ хүнийг би ер нь айгуу сайн ойрхон дах хэвээр байна гэд бүх notification, live story, post бүх notification Instagram руу ороод асааж ирсэн. Тэгэд 12 дугаар анги боллоо. Ерөнхийдөө 12 дугаар анги болоод төгсөх дөхөөд ихсэн чинь Идэрбат ариуна added to story гэдээ гарч ирж байгаа. Story дээр дараад орсон чинь ажилт хүн амнаа CV-гээ ийшээ илгээгээрэй гэдэг. Би бүтэн өдөр байж одоо энэ чинь хэдэн оны үе гэсэн үг вэ? Нойрцоор 23 он гэсэн үг. Тэгээд яасан бэ гэхээр би бүтэн өдөр хичээлээ таслаад CV-г хийсэн. Тэгээд миний анхны CV би баг энэ бичлэгийнхаа юунд тавьчих, description тавьчих, аюу сонирхолтой би зөв Canva-гаас нэг CV хулгаалаад гэхдээ аюу цэгцтэй юм хийжсэн. Өмнө миний ажлын туршлага гэвэл те хөөрхийн нөгөө нэг зөөгч нэг халт хийжсэн. Тэгээд нэг газар нэг жоохон дадлаг маягийн хийжсэн. Тэрнээс өргөж байхгүй. Гэхдээ би ингээ ингэж чадна, тэг чадна гэж баах юм бичээл Excel 100 муу гэж бичээл явуулчихсан. Яг ингээ явуулах гэсэн чинь бас аюу сонирхолтой. Нөгөө сторийн байхгүй болцсон. Тэгээ би шууд DM бичиж байгаа байхгүй юу? Та ингээд ажилт хүн авах хөвөрөө юу гэд. Гэсэн чинь хөвөрөө ийшээ мэйл явуулчих гээд. Мэйл явуулсан, 5 өдрийн ярилцлаганд орохоор болсон. Сандрал очсон. Тэгэл ярилцлаганд ороод ерөнхийдөө бол анх ажлын гараагаа эхлүүлж байсан. Ярилцлаган дээр идрэх өөрөө өснө. Өөрөө орсон. Яг өөрөө жоохон байжод орж ирсэн тийм. Тэр үеийн мэдрэмж догтлол хүлээлт ямар байсан? Ер нь бол амар сандарсан. Бараг анх удаа яг ажлын ярилцлаганд орж байгаа учраас амар сандарсан. Тэгээ ер нь бид нэр аягүй сандардаг шүү тий. Окей. За ингээд анх ажилд орж эхэлж байгаа юм байна шүү дээ тий. За одоо ч ингээд 2023 оноос хойш гэхээр 26 он гарах гэж байна. Бараг 3 жил болчихлоо гэсэн үг шүү дээ. Тэр богино хугацаанд бол маш амжилттай одоо хөрөнгө оруулагч гэх үү, юу гэх үү? Тийм хөрөнгө оруулагч гэж яриа тий. Маш амжилттай хөрөнгө оруулагч болсон байна. За энд нь тусалсан тэр 5 зүйл нь юу байна? Тэгэхээр одоо нөгөө захирлаа нарих 5 арга хуваалцах чинь гэсэн. Миний туршлагаас тэгээ мэдээж би бас энэ дээр алдсан, онсон зүйлүүд зөндөө байгаа. Хамгийн ихнийх нь юу юм бэ гэхээр бүх юмыг өөрийнхөө юм шиг ажиллах. Одоо ихэнх хүмүүс ажлын гараагаа өөр хүний байгууллагаас эхэлж байгаа тий. Төгсөж байгаа хүмүүс ихэнх тохиолдолд. Тэгээд би ч гэсэн анх яг эдрээ захирлын доор орж ирээд надад хамгийн түрүүнд юу гэж хэлсэн бэ гэхээр чи энэ байгууллагт эзэн сэтгэлгээтэй ажиллаж чадахгүй юм бол чи өөрийнхөө компанийг эхлүүлсэн ч эзэн сэтгэлгээтэй ажиллаж чадахгүй гэж хэлсэн. Энэ товчондоо юу гэсэн үг юм бэ гэхээр одоо нойлын цаас химнээд байгууллагын зардлыг хэмнэхээс эхлүүлээд ерөнхийдөө энэ компани минийх байсан бол би юу хийвэл илүү сайжрах боломжтой вэ гэж байнга боддог байсан. Тэгэд энэ дээр дахиад жоохон дэлгэрүүлээд ярмаар байгаа юм. Одоо миний нэг ажилласан юм залуучууд ингээл нэг компанид юм аль бай нэг газар ажилд орно штэ. Тэгээд би 1000 хичээсэн чиний үр дүнгийн те одоо манай захирал хүртээ штэ гэ тэгээд идэг. Тэгтэл тэнчнээс яг өөрөө чинь хүртэж байгаа юм юу вэ гэвэл дараа нь өөрийнхөө карьерийг эхлүүлэхдээ чи тэнчнээс одоо амжилттай байлгах тухайн компанийг амжилттай байлгана гэдэг тэр одоо зүйлсүүдийг өөртөө наагаад авсан байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэ бол мэдээж одоо ер нь дэлхийн бүх CEO нар ч гэсэн ер нь зөвлөдөг энэ тал дээр яг эзэн сэтгэлгээтэй байх бол карьер хийхэд хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр заавал ингээл анх дүнж тгээс эхлээл өөрөө шууд бизнес бүтээн байгуулалт тэр амжилттай байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд дахиад нэг юм sorry жоохон дэлгэрүүл ярьчих те. Нөгөө нэг ингэдэг шүү дээ. Хэрвээ сайн манлайлагч байхыг хүсэж байгаа юм бол өөрөө сайн дагагч байж үзэх хэрэгтэй. Сайн багш баймаар сайн сурагч байх хэрэгтэй гэдэг. Тэрийг одоо яг энэ дээр бол хэрэгжүүлсэн байна шүү дээ, тийм. Нөгөө ашиг гэдэг дээртэй би ингээ ашиг хүртгүй штэ гэдэг. Гэтэ яг үндэ тийм биш байхгүй. Яг хоёр төрлөөр хүн цалинждаг. Эхнийх нь бол яг мөнгөөр, төгрөгөөр.
Хоёр дахь нь болохоор мэдлэгээр. Yes. Тэгэхээр яг нөгөө сайн дагагч байна гэдэг нь яг тэн дээр гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол та ч гэсэн яг ажилд ороод тий минийх биш юм чин гэсэн биш. Яг өөрийнхөө юм шиг ажиллах юм бол маш үр дүнтэй, маш чухал шүү гэдгийг хэлмээр байгаа. За окей, эхний сурсан зүйл нь эзэн сэтгэлгээтэй байх. Хоёрт үнцэн. Ерөнхийдөө бол одоо хоёр ажилчны жишээ аваад үзчихье тий. Эхнийх нь яг CV-н дээр бичсэн шигэ эсвэл яг нөгөө ажлынхаа тайлбарт багтсан хийх ёстой юм хийдэг хүн. Нэг нь хийх ёстой юм хийдэг хүн тэгтээ нэмээд байнга шинэ юм хийхийг хүсдэг. Байнга шинэ зүйлс сурахыг хүсдэг. Энэ хоёрын аль нь захирал нь илүү сайн байх вэ? Ойлгомжтой шүү дээ. Мэдээж ингэ сурахыг хүсэж байгаа, шинэ юм ирэмэлцэлж байгаа. Тэгэхээр ихэнх залуучууд бас ажлын байраа эхлүүлээд одоо манай найзууч гэсэн яг ингээ ажиллаар гараад эхэлж байгаа л да. Тэгэхэд яг ингээ хийх ёстой юм хийгээл тэгэл явцдаг. Гэхдээ яг ингээ нэмээд одоо энэ би хэрхэн энийг хийсэн бэ гэхээр одоо жишээ нь автомата дээр анхны ньюслетерийг явуулчихсан. Автоматагийн бас одоо YouTube руу орох юм бол анхны подкастуудыг хийж эхэлсэн. Намайг анх контент бүтээгч ньюслетер явуул гэж огт ажил аваагүй. Гэхдээ би хийсэн. Энэ нөгөө үнцний хаана өгөх боломжтой вэ? Тэргээ ингээд өгөхийг эрмэлзэж байгаа гэсэн үг. Одоо энэ дээр бас яг бүр бодит жишээ амар санаанд орж байна. Би нөгөө хуучин өнгөрсөн жил Wow Media гээд маркетингийн агентлаг ажилладаг байсан. Тэр үед нэг хэсэг найзуудтай ажиллаж байгаа дараа нь бүр яг найзуудаасаа гадна баг үүсгээд найзууд маань ер нь тэгээд гарцээ. Тэгээд тэрэн дээр болохоор нэг залуу зөвхөн видео эдиторээр анх орж ирээд тэгээд тэгсэн чинь одоо нөгөө хүмүүс над руу орж ирээд ийм маркетинг хэлмээр ингээд тэгээд тэрний зохиолын яг би өөрөө гаргадаг байсан байхгүй. За энэ бүтээгдэхүүнийг ингэж сурчлаа, энэ контентийг тэгээд манайхан зураг авалтын цуг хамтарч чинь тэгээд камерын өмнө би гараа ярьцдаг нөгөө видео эдитинг хийдэг нэг залуу байсан. Тэр болохоор зөвхөн видео эдит хийхээс гадна өөрөө оргих та яаж ингэж одоо энэ борлуулалтын зохиол гаргаад байгаа юм бэ гэдэг өөрөө Платогийн борлуулалтын нус гэж сургалт байна. Тэрийг өөрөө хөдөлж аваа би энийг сурчлаа, би нэг зохиол гаргаад үзгүү гэд явж ирсэн. Тэгээд тухайн үед би яг тэр залууг штэ шууд салингийн 2 дахин нэмээд бүр ингээд багийнхаа ахлагч болох гээд зорж исэн. Даанч нөгөө залуу маань гадагш яваад гисэн. Тэгэхээр энэ бол бүр яг надад ч гэсэн тулгарч исэн байдаг жишээ. За окей, хоёр дахь нь. Одоо гурав дахь нь. За гурав дахь миний хамгийн сурсан чухал зүйлсүүдийн нэг бас саяхнаас яг хэрэгжүүлж эхэлж байгаа юм хэлэхэд энэ юу юм бэ гэхээр үр дүнд суурилсан биш, алгоритмд суурилсан асуулт асуух. Нөгөө тэнийг асуулт гэж байдгүй гэж байдаг шүү дээ, тийм. Гэхдээ яг өөрт чинь үнцэнтэй асуулт гэж байд юм шиг санагдсан. Одоо айгүй амархан жишээ аваад үзье. Айгүй гоё талах хийдэг хүн байлаа гэж үзье, тийм. Тэр хүн маань дорой нэг шав авсан. Одоо нэг ажилтан авсан. Тэр шав маань тухайн талах хийдэг хүнээс та өнөө талах зараад ер нь хэдийг болт юм бэ? Өдөрт хэдэн талах зардсан юм бэ? Энэ бол яг үр дүн суурилсан асуулт л байна. Гэхдээ яг тэр ажилтан юу асуух хэрэгтэй юм бэ гэхээр та яагаад талхаа одоо хийж байгаа талхынхаа гурилыг өдөрт 2 удаа хамраад юм бэ? Хэрхэн нөгөө фок пэйж яг бүрэн халсныг мэддэм бэ? Буюу нөгөө алгоритмын сурах юм бол тухайн хүний одоо захирлынхаа авчирж байгаа тэр үр дүн өөрөө ч гэсэн авчрах боломжтой гэдгийг бол хамгийн ихээр сурж байгаа. Та хэд маань ч гэсэн ямар нэгэн байгууллагт ороод тааны дээр нэг захирал эсвэл нэг менежер хүн байгаа. Тэр та хэдийн дээр байгаа нь нэг шалтгаантай. Тэгэхээр тэр хүний алгоритмыг сурвал айгу зүгээр. Мэдээж байгууллага болгонд өөр шууд ингээд захиралтайгаа ярьцдаг байгууллага бас айгу ховор. Гэхдээ ер нь бол тухайн байгууллагынхаа байна уу, захирлынхаа байна уу алгоритмыг судлах нь айгу чухлаа гэж ойлгосон. Тэн дээр бас миний хувьд бол айгу шинэ үнцэг байлаа шүү нэрэ. Би бас яг энэ талаар бол бодож байгаагүй байна. Тэгээ одоо ингээд анзаарал үзэхнээ зүгээр ингээд манай энэ сарын борлуулалт хэд яач вэ гэл тэгээд байгаа нөхдүүдийг ингээд харахаар жоохон ингээд ядаргаатай санагддаг байсан. Тэгээд түрүүний ярьсан нөгөө залуу маань болохоор ингээд яаж ингээд зохиол гаргаад байгаа, яаж ингээд байгаа ингээд тэнгүүт ингээд бүр ингээд улам урамшуулаад, улам юм зааж өгөөл, улам нэг дахиад нэг юм мэдүүлчих юмсан гэдэг. Яг тийм хүсэл айгүй их төрдөг байсан юм байна. Яг сая бодсон ч. Тэгэхээр талах зарах биш, талхны жорыг олж авах хэрэгтэй. Yes. Наа чи ямар гоё хэлээ. Яг базаад гоё төвчлээ. За дөрөвт. За дөрөвт зүйл нь болохоор захирлаа найрах дорк нууц гэсэн. За энэ юу вэ гэхээр мэдээж ажил хийж байгаа хүмүүс донд асуудал гарна. Ажлын хувьд ч юм уу байгууллагын одоо соёл уур амьсгалт ч юм уу мэдээж асуудал гарна. Эсвэл алдаа гарна.
Тэ? Гэхдээ захирлынхаа өөдөөс асуудал биш. Асуудал дээр нэмдэг нь өөрийнхөө бодож байгаа хамгийн боломж шийдвэрийг ярих. Тэгэхээр асуудал гэж гарна. Гэхдээ шийдлийн дандаа бас тухайн хүнд танилцуулах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр захирал хүн зөвхөн биднийх биш өөр хэдэн мянган асуудал толгоонд нь байнга байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр нэг ч гэсэн одоо хүн ажилт нь тухайн асуудлынх нь тодорхой хэмжээнд шийдвэрийг бас яриад өгөх юм бол айгүй үр дүнтэй байдаг гэж би анзаарсан. За нэг үнэлэх үнэлэмж шууд нэмэгдэхэр юм байна л да. Тэгээ энэ нөхөр чинь ингээд зөвхөн ингээд асуудал ярих биш, шийдлийн ингээд гаргаж ирээд давхар санал болгоод байна шүү дээ. Энд чинь ер нь потенциалтай юм шүү гэж харж эхэлж байгаа юм. Ер нь бол ажилдаа илүү юм байна гэж тодорхой хэмжээнд харагдах боломжтой гэсэн үг өнгөрөө. Гэтэ гол нь яг чин сэтгэлээсээ шүү те. Зүгээр ингээд нөгөө таалагдахын тулд биш. Угаасаа нөгөө нэг ажиглагдсан шүү дээ. Хин зүгээр ингээд пялдагдаад байна, хин яг жинхнээсээ байгаад байна гэдэг. Угаасаа л нөгөө хүн чинь хэдэн мянган жилийн турш ингээд тухайны ярьж байгаа үеийн body language ингээд юмнуудыг ажиглаад мэддэг болцсон байдаг учраас. Тэгээ энэ дээр нэмж хэлэх юм тийм байлаа. Яс аюу чухал тэр бас. Миний өгч байгаа зөвлөгөөнүүд ч гэсэн бас нөгөө худлаа найрах биш. Яг ийм байх юм бол таад маань үнцэнтэй ажилтан болно гэдгийг гэсэн. За сүүлийн өгч зөвлөгөө маань ерөнхийдөө бол эндэж саяны ярьсан дөрвийг хийчих юм бол таад маань айгүй дайчгүй үнцэнтэй ажилтан болчихно. Гэхдээ миний одоо ажилд ороод хамгийн их гаргаж исэн алдаа юу вэ гэхээр үгүй гэж хэлж чаддгүй. Үнцэнтэй болсон хүн шинэ юм байнга орж ирдэг. Тэгвэл тэр нь болгонд угаасаа хүн хийж амжихгүй ямар робот биш эсвэл ChatGPT биш шүү дээ, тийм. Тэгэхээр яг за чаднаа гэж авснаас илүү уучлаарай би хийх одоо яг ингээд амжих боломжгүй байна. Та өөр тэнд хүч, өөр энд хүч эсвэл би энэ хугацаанд хийвэл яаж байна гэсэн хариулт одоо гэсэн хариулт өгөх нь илүү чухал гэсэн үг. Тэгээ энэ дээр би маш их алддаг байсан. Одооноос яг энэ үгүй гэдэг хариултыг одоо хэлэх нь айгүй чухал юм байна гэдгийг ойлгосон. Одоо нэг худлаа би амж чинь чад чинь гэхийн оронд яг чадахгүй юм чадахгүй, амжихгүй юм амжихааргүй байна гэд тэгэхээр нэг үүсэж байгаа асуудал нэг чаднаа амжихааргүй гэж чадныг авчихаар тухайн нэг компанийн үйл явцад ингээд доголдол оруулчих чинь тэгээд магадгүй тэнцэнээс болоод хохирж байгаа хүмүүс ч байж байгаа болохоор шүү дээ, тийм. Энэ зөвхөн захиралтай биш бас бусад багийнхан гишүүдтэй ч гэсэн хэлэх нь айгүй чухал. Тэгээ яхаа аргагүй маш чухал 5 зүйл анх ажилд орж байгаа хүмүүс бид нар ер нь бол ингээд энэ зүйлийг өмнө нь бол одоо ингээд одоо л яг гоё хөгжсөн ингээд хоёул амар илэн даалангуй ярьж штэ. Өмнөх үед бол ингээд ах нар хичнэр иймэрхүү юм ерөөсөө ярьдаггүйсэн байхгүй. Тэгэл жил болгон маш олон хүмүүс жилийн байран дээр гарч байгаа, сургуулаа төгсөж байгаа. Тэгэд энийг ойлгоод авчих юм бол энийг мэдгүй компанид ороод тэнгүүд за баг би ингээд энэ жоохон чадваргүй байна, бүтэхгүй байна гэд нэг итгэл мохох гээд байдаг те. Тэрийг бол ингээд энэ зүйлийг ингээд хуваалцсанаар бол айгүй гоё. Одоо тэр замын гэрэлтүүлж өгч чадлаа гэж саний яриад болдог юм чи. Офисын ус төр биш. Яг үнцэнтэй офисын ус төр гэсэн. Энэ мэтлэн Равдан бит 2 маань яг энэ Равдангийнхаа сувгаар дамжуулаад та бүхэнд их хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг бэлгээд хуваалцаад заримдаа ярилцаад заримдаа шууд камер руу гарч жагаад хуваалцаад явчихна. Тийм болохоор лайка дараа subscribe хийгээд хэрэгтэй гэсэн үн рүү нь явуулаарай. За тэгээд дараагийн контент руу